Боловсрол соёл байгууллагын сургалтын үйл ажиллагааг үнэлэх арга зүйн сургалтыг мэргэжлийн хэлтийн ерөнхий газар Орхон аймгийн мэргэжлийн хэлтийн газартай хамтран өнөөдөр зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд 13 аймгийн 100 гаруй ажилчид оролцлоо. Боловсрол соёлын байгууллагын үйлчилгээний чанар, сургалтын орчинд хийх хяналт шалгалт, танил судалгааны үр дүнг дээшлүүлэх арга зүйн зөвлөмж өгөх, эрсдлийн шалгуур үнэлгээг боловсронгүй болгох зорилгын хүрээнд Боловсрол соёлын байгууллагын сургалтын орчинг үнэлэх арга зүйн сургалтыг мэргэжлийн хэлтийн ерөнхий газар Орхон аймгийн мэргэжлийн хэлтийн газар хамтран анх удаа зохион байгууллаа. Тус сургалтыг Орхон аймаг зохион байгуулснаар Боловсрол соёлын байгууллагын мэргэжлүүдтэй газар дээр нь дадлагжуулах, аймаг хоорондын уялдаа холбоог сайжруулах, туршлага солилцох чиглэлтэй хэмээн мэргэжлийн хэлтийн газрын дарга Жигдэн гомб дурдсан юм а. Бид бүсийн хэмжээндүүдийг улсын хэмжээнд үлгэр жишээ болох үсэн сургалтын орчинтой болох түүнийхээ арга зүг үнэлэх бид яг орон нутгийн хэмжээнд бүсийн хэмжээнд цаашлаад улсын хэмжээнд мөн олон улсын хэмжээнд тавигдж байгаа энэ шаардлагуудыг яг бид өнөөдөр хангаж ажиллаж чадж гэнэ үү юу гэдгийг бас хамтар сууж ярилцах сайн жишээ сайн туршлагын хоорондоо солилцох энэ чиглэлтэй мөн боловсрол соёлын байгууллагууд мэргэжлийн хяналтын байгууллага болон мөн төр засгийнхаа байгууллагуудтай хамтарч өөрсдийнхөө хэмжээнд тулгымцсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх арга зам арга зүй бидэнд боломж олгоцоо байна вэ гэдгийг ингэж хамтарч сууж ярилцах энэ зорилгоор энэ бүрэлдэхүүн цуглуулжийн арга хэмжээг зохион байгуулж байгаа онцлог юм а. За энэ сургалтаас бид бол сургалтын орчин сайжрах бид өөрсдийнхөө үйл ажиллагааг үнэлэх арга зүгээ сайжруулах ийм үр дүнг харж байгаа гэдгээр бол онцлогтой байгаа гэдгийг бол дахин давтаж хэлмээр байж байгаа. Ингээ мэргэжлийн хяналтын ерөнхий газараас тодорхой бүрэлдэхүүн нийтдээ бол 10-аад аймагуд ирсэн. Манай Орхон аймгийн боловсрол соёлын байгууллагын үйл ажиллагаа бол харьцангуй улсын хэмжээнд бас тэргүүний шилдэг гэдгээр бас онцлогтой. Тийм учраас манай аймгийн сайн жишээг бас суралцсан судлын хамтарч туршлага солилцоо гэж эдгээр нөхдүүд маань бас үргэлжлэн ирсэн онцлог байна. Өнөөдрийн сургалтын үйл ажиллагаа нь боловсрол соёлын байгууллагын үйлчлэгээний хүртээмж чанарыг дээшлүүлэх, хяналт шалгалтын үр дүн, эрсдлийн шалгуур үзүүлэлтийг боловсронгуй болгох, улсын байцаагчдын ур чадварыг дээшлүүлэхэд чиглэж байгаамаа. Үүний зэрэгцээ боловсрол соёлын байгууллагуудын байгууллагуудад хууль тогтоомжийг сурталчлахад чиглэж байна. За энэ сургалтын гол онцлог нь бол Орхон аймгийн боловсрол соёлын байгууллагууд, сургууль цэцэрлэг, соёлын байгууллага, музейн юун дээр улсын байцаагчдыг газар дээр нь дадлагжуулах, хэн шалгалтын арга зүй боловсронгуй болоход онцлог боломжийг олгож байна. Сургалтанд Орхон, Дархан уул, Булган, Сэлэн, Көвсгөл, Төв аймаг, Нийслэл, Ховд, Увс, Өмнөговь, Говьалтай зэрэг аймагуудын боловсрол соёлын улсын хяналтын байцаагчид Дархан уул аймгийн ихтэйд мэргэжлийн сургуулиудын консорциум, дээд боловсролын сургалтын байгууллагуудын удирдах ажилтнууд, Орхон аймгийн боловсрол соёлын байгууллагын удирдах ажилтнууд гэх зэрэг 100 гаруй албан хаагчид оролцлоо.